Өдрийн сайн уу, хайли байна. За дараагийн имжлэгийн тавтай морил. За би ингээд өнөөдрийнхөө видеоны сэдвийг бариад сууж ин. За энэ болохоор хувь хүний хөгжлийн институтээс гаргадаг 2025 оны амжилтын хөтөж гэдэг ийм айгуу гоё дэвтрийг олж мэдсэн. Хамгийн ихэнд бол энэ дэвтрийн асуусан асуулт тэгээд яг ингээд бодогдуулахаар юм нь юу байсан бэ гэхээр одоо яг ингээд тийм чиний мөрөөдлийн одоо тийм өдөр чи яг ямархан өнгөрдөг вэ? Чиний мөрөөдлийн 7 хоног яаж өнгөрдөг вэ? Одоо яг нэг ийм өдрийг өнгөрүүлмээр байна гэсэн өдөр чи яаж өнгөрдөг вэ? За одоо ингээд төсөөлөд үзье те ингээд айгуу гоё ингээд цаахан амарчсан өглөө босоод ингээд цайгаа угаад гэр бүлийнхэнтэйгээ ингээд цаг хугацаагаа зарцуулаад те. За тэгээд ямар нэгэн ажлаасаа юм уу сургууль хичээлээсээ хоцорсон зүйлгүй ажил дээрээ очиод те. За ажлынхаа ингээд төлөвлөсөн юмнуудаа ингээд цаг тухайд нь хийгээд ингээд ийм ажлынхаа хүмүүстэй ийм найрлаг ийм гоё харилцаа өнгөрөөд за тэгээд өдөртөө ингээд хийсэн бүтээсэн юмтай ингээд гэр бүлтэй ирээд за өөрийнхөө бас дуртай юмд зарцуулах цаг хугацаатай за тэгээд гэр бүлтэй зарцуулах цаг хугацаатай ингээд бүх юмыг гоё ингээд төлөвлөгөөнийхөө дагуу ингээд явсан өдрийг нэг төлөвлөөд хараад үзээрэй. За тэгснийхаа дараа болохоор яг таны одоогийн өдөр тутмын одоо өнгөрүүлж байгаа амьдралтай одоо ажлын өдөр чи яг яаж эхэлж ийн яг яаж явагдаж ийн гэдгийг бас ингээд бодоод үзээрэй. За өглөө эрт бос чадж гин үү, цайгаа ууж чадж гин үү, хэр стресстэй ажлыг эхлүүлээд байна. Ямар нэгэн төлөвлөгөөний дагуу явж гин үү, эсвэл зүгээр ингээд урдаад харалцсан болохныг хийгээд ажил дээрээ ингээд тийм стресстэй, яг тийм гараас гарсан юм хөө ингэж яваад байна уу гэд тэрийг бас энэ хоёрыг ингээд харьцуулаад бодоод үзээрэй. За хамгийн их энэ дэвтэр дээр асуусан юм бол тэр байсан. За тэгээд миний хувьд бол яг нөгөө ингээд төлөвлөлт сурья, энэ жилээс ингээд төлөвлөгөөнийхаа дагуу байя. Жилийнхаа зорилго амьдралынхаа гол утга учир те яагаад хийж байгаа гэдэг талаар бас бичлэг оруулсан тэрийг бас үзээд үзээрэй. Арай илүү яагаад энийг чухал юм бэ гэдгийг бас мэдэх боломжтой. Яагаад энэ чухал юм бэ гэдгийг бас айгуу сайн ойлгож энэ талаар би айгуу их юм олон юм сурч мэдэх хүсэлтэй байгаа. Цагийн менежмент гэж ярихаасаа илүүтэйгээр хувийн менежмент гэж ярьж хэвсцгээе гэдэг гэж энэ дэр бичсэн байсан. Тэр нь бүр маш их таалагдсан. Ягаад гэх юм бол цагийг бид нар яг үнэндээ бол менеж хийж чадахгүй те. Бид нар хүссэн хүсээгүй 24 цаг те амьдрал яг ингээд юм хүссэн хүсээгүй явдгаараа өнгөрдгөөрөө өнгөрнө. Бид нарыг ингээд зарцуулж те үр бүтээмжтэй зорилгынхаа дагуу зарцуулж чадсан чадаагүй те тэр бол амьдрал бол цаашаа явдгаараа явна. Тийм учраас хэдүүлээ хувийн менежмент гэж хэлж одоо заншаа гэж энэ дэвтэр дээр бичсэн байсан. Тэгээд тэр нь бас яг аюу үнэн санагдсан. Тэгэхээр та хэд бас энэс хойш яг хувийн цагийн менежмент биш. Хувийн менежмент яг миний өөрийн хувийн амьдралаа би яг яаж энэ цагт тохируулж менеж хийгээд байгаа юм бэ гэдэг дээрээ бас ингээд юу хагаад үзээрэй, бодоод үзээрэй. За дараа нь яг ингээд богинохон хэмжээний юм асуулга байсан. За тэрнийхээ та төлөвлөлт цайтай хүн юм уу? Тэгээ төлөвлөлт цайтай хүн юм уу гэдгээ өмнө нь би бол ингээд өөрийгөө яг ингээд төлөвлөлт цайтай хүн ингээд болоод байна ингээд бодоод байдаг байсан. Яг ингээд өөрийгөө ингээд асуугаад за тэгээд хэдэн оноо авсан байна. Тэр оноо нэг юу гэсэн үг юм бэ гэдгсэн чинь ерөөдөө бол би яг нэг дундаж байсан 26-аас 38 оноо авсан байсан. За тэр нь болохоор илүү үр дүнд хүрэхийн тулд зохион байгуулалт цайтай байхын чухлыг та сайтар ойлгодгоо. Ер нь бол ингээд аюу сан ойлгоод байдаг. Гэхдээ дараах бичиг зөвлөгөө тань тус болох болов уу? Өөрийгөө барьж сурах нь алдаандаа харамсах, өнгөрсөн үе рүүгээ эргэж харах шаардлагыг багасгана. Та бага цагт их зүйлийг амжуулах гэж хичээдэг боловч үр дүнг нь бодолцдоггүй бололтой гэдэг нь бүр яг гарч ирсэн. Би ингээд богинохон хугацаанд ингээд аюу олон юм амжуулъя, хийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэл ингээд бодоол байдаг мөртлөө яг гарч байгаа үр дүн нь бол нэг үр дүнтэй байдаггүй байгаад байгаа байхгүй. Бага гэдэг бол их гэсэн үг. Учир нь их зүйл багаас эхэлдэг. Тиймээс бага зүйлийг үр дүн өндөртэй хийх гэж хичээвэл их зүйлийг үр дүн багатай хийснээс хавьгүй лөө. Чухал ажил, яаралтай ажил хоёрыг ялгаж салгаж байх нь чухал. Би бол яг үр дүнд хүрэхийн тулд зохион байгуулалт сайтай байх нь чухал гэдгийг бол ойлгодог хүн. Гэхдээ одоо яг үр дүн нэг тийм амар гарч ирдэггүй, сайн гарч ирдэггүй хүний тоонд орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ дээр бас бичсэн аягүй гоё үлгэн бол баг гэдэг бол их гэсэн үг ээ. Учир нь их зүйл багаас эхэлдэг. Тэ? Одоо нэг далайд тусал нэмэр гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс бага зүйлийг үр дүн өндөртэй хийх гэж хичээвэл их зүйлийг үр дүн багатай хичээснээс хавьгүй лөө. Тэгэхээр их олон юмыг амжуулах гал их олон юм руу ингээл савчаалч юм уу тэгж яваад ахаас илүү бага зүйлийг үр дүнтэй хийхийг хичээгээрэй гэсэн байсан. За тэгээд чухал ажил, яаралтай ажил хоёрыг ялгаж салгаж байх нь чухлаа. Тэгэхээр энэ бол яг нэг prioritize гэж ярьдаг шүү дээ. Тэгээд илүү чухлыг нь хүмүүс яг ингээд бодож хийхээсээ илүүтэйгээр яаралтай юмаа түрүүнд хийгээд байдаг. Гэхдээ тэр яаралтай юм нь одоо яг өөрөө чинь одоо тий ажилт ч юм уу, хичээлт ч юм уу тэр яг нэг тийм чухал зүйл юм уу гэхээр бас биш. Зүгээр л яг emergency буюу яаралтай юм байгаад байдаг. Тэгээд тэрийг бас аюу сайн бодогдуулахар байсан. Хувийн менежментийг төлөвшүүлэх дасгалууд гэдэг ингээд тийм 7 дасгал байгаа. За хамгийн ихнийх нь дасгал нь болохоор цаг тооцоолох чадвар.
За цаг тооцоолох чадвар дээр юу хийх хэрэгтэй вэ гэж энэ дасгал дээр зөвлөсөн юм бэ гэхээр ямар нэгэн таскыг буюу дасгалыг ер нь юу гэж болно. Одоо айшны хугацаа бах. За эсвэл нэг ажил дээр том прожект хийх, за эсвэл хичээлийн даалгавар хийх гэдэг бүх ажлуудаа энэ цагт энэ таскэнд одоо тэдэн хугацаа одоо тэдэн минут шаардлагданаа гэд яг ингэж бичээд үз. Тэрнийхээ дараа яг акшн буюу яг хэдэн минут зарцуулсан, хэдэн цаг зарцуулсан гэдгийг бичээд үзээрэй. За тэгээд тэрэн дээр нь одоо жишээлх юм бол бигэр оноо нэг зэгцэлнэ гэдэг юм уу те. Тэрэн дээр ингээд 15 минут тавьсан. Одоо 30 минут болно гэж тавьсан байлаа гэж бодъё те. За тэгэхэд бол яг ингээд акшн яг бодитоор хэдэн минут зарцуулсан юм бэ гэдгийг дараа нь бас ингээд тавиад үзээрэй. За энэ дасгалыг хийснээр бол яг юу болж мэдх юм бэ гэхээр ерөөхдөө ингээд ботоол яваад байдаг те. Яг ингээд цаг хугацаа тавьж өгөөгүй таскууд бидэндээ ингээд ямар их энергис авч идэх юм бэ, алж идэх юм бэ те. За тэгээд дээрэс нь ингээд амар их цаг хугацаа зарцуулна гэж бодсон байсан юмнууд чинь яг ингээд бодитоор үзэх юм бол яг бага тийм их цаг хугацааг зарцуулахгүй бас ингээд болчтой юм байна. За тэгээд яг ингээд 7 хоног ингээд хийгээд үзээрэй. За тэгээд яг энэ дээр бас нэг помодоро техникийг ашиглаж болно гэсэн үг. За ерөөдөө 20 минутын таймер тавьчаад те. За тийм хийнэ гэж үзээд яг тэр 20 минутаа багтаж ийн үгүй юу. За хэрвээ багтаагүй байх юм бол яг бодитоор хэдэн минут болсон байна. За тэгээд заримдаа үнэхээр айгүй их цаг орно гэсэн ажлууд дээр бага цаг зарцуулах ч юм уу, бага цаг зарцуулах дээр их цаг зарцуулах ч юм уу. За энэ нь бол яг нэг юм хувийнхаа менежментийг одоо өдөр тутмаа төлөвлөхөд нь маш том тооцоолох чадвар суулгах тийм дасгал байгаа. За дараагийнх нь дасгал нь болохоор зорилго ба төлөвлөгөө. За би бас нэг яг төлөвлөгөөтэйгөө уялдуулган төлөвлөгөөний талаар хэд нэмжлэг бас хийсэн байгаа. За энэ дээр бас яг өөрийнхөө хувийн менежментийг маш сайн менеж хийж чадах юм бодоод гол зүйл нь бас энэ аюу сайн дасгал нь болохоор зорилго ба төлөвлөгөө гэсэн дасгал. Энэ болохоор өдөр тутмын төлөвлөгөөгөө зорилготойгоо холбоо. За энэ бол бүр ингээ бүхэн дээр гарч ирж байгаа. Тэгээ хувийн менежмент дээр ч гэсэн яг ерөнхий том зорилго. За тэгээ ерөнхий зорилгынхаа дараа те яг өдөр тутмынхаа хийж байгаа юмнууд чинь яаж 7 хоногийн чинь тавьсан зорилготой нийцэж байгаа. 7 хоногийн чинь тавьсан зорилго нь яаж одоо сарын чинь зорилготой нийцэж байгаа юм бэ бас аюу маш сайн бодоод үзэх хэрэгтэй. За энэ дээр бүр аюу гоё өгүүлбэр нь үнэндээ ихэнх хүмүүс өдөр тутам хийж өндийг завгүй болгож байгаа ажлууд ирээдүйн том зорилготой хүрэхэд нь огт тус болохгүй. Үр дүнгүй болохгүй одоо тийм үр дүнгүй ажлууд байдаг болохыг анзаардаггүй. Одоо жишээл бид нэг ингээл амар завгүй байна те өдөр тутамд ингээл ийм юм хийгээд энэ тийм юм хийгээд ингээл өдөр тутмын өнгөрөөд байгаа мөртлөө яг эргэж харах тийм зав байхгүй. За тэр нь тэгээ яг ингээд тэр жилдээ хийх зорилготой чинь одоо нийцээд байгаа мó нийцэхгүй байгаа мó те өнөөдөр яг хийсэн жижигэн алхмууд чинь тэр өдрийн чинь зорилго 7 хоногийн чинь зорилго яг ингээд амьдралын чинь том ингээд юм хүрхэд байгаа зорилготой яг нийцэж байгаа мó үгүй юм уу гэдгээ бодох сөхөөгүй явсаар агаад тэгээ ингээд юм шал хэрэггүй юмд цаг хугацаагаа зарцуулаад ингээд алгуулсан байх ингээд айгуу тийм өндөр магадaltaй байдаг. Тийм учраас энэ дасгалыг маш сайн хийгээд үзээрэй. Зорилго ба төлөвлөгөөгөө хооронд нь холбоод үзээрэй. Тэгэхээр өдөр тутмын жижиг зүйлд биш, ирээдүйн том зорилготой төвлөрч амьдралаа өндрөөс харах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр одоо нэг уулын орой дээр гарчаад ингээд харж ийн гэд төсөөлөд үзээрэй. Тэгэхээр уулын орой дээр гарчаад за ингээд би нэг тэр уулын орой дээр гарах гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ийм өдөр тутмын жижиг асуудлууд, жижиг хийж байгаа юмнууд маань яг тэр том зорилготой хүрэхэд маань хэр үр дүнтэй болж ийн вэ гэхэд яах хэрэгтэй. Том зорилготой багтсан өдөр тутмын 7 хоног тутмын за цаг тутмынхаа хувийн менежментийг зорилго ба төлөвлөгөөтэйгөө гэж тохируулж гарах нь хоёр дасгал байх нэ. За дасгал 3 нь болохоор ямар дасгал байх юм бэ? Төгс 7 хоног гэж байгаа байхгүй. Тэгэхээр төгс 7 хоногийнхаа хувийн зохион байгуулалттай төгс 7 хоногийг бүтээцгээе гэдэг юм ураглал гаргаад. За миний яг ингэ төгс 7 хоног яг юу байх юм бэ? За нэгд өдөр би яг ийм хийсэн төгс 7 хоног баймаар байна. Хоёр дахь өдөр би ийм, гурав дахь өдөр хийм гэдэг бүр өдөр тутмынхаа ингэ ийм төлөвлөгөөг аюу сайн 7 хоногоор ингэ төгс 7 хоногыг гаргаад үзээрэй. Энэ цаг гарах шүлгийг толилуулаа гэдээ оруулсан байгаа. Би энийг бас урьжээ. Ахиж дэвшгийн үндэс тул ажил хөдөлмөрт цаг гарга. Амжилтын зам урт тул амарч тулахад цаг гарга. Хүний амьдрал ахархан тул хүсэл мөрөөдөлтөө цаг гарга. Ухаан далайд ундрашгүй тул уншиж мэдхэд цаг гарга. Хайрын сэтгэл эмзэг тул хан ажилтээ цаг гарга. Үндэс залгах мөчөр тул үр хүүхэдтэй цаг гарга. Бэр чадлын ундрах тул баярлаж наатахад цаг гарга. Халуун ам зуурдын тул хайртай бүхэндээ цаг гаргаа. Тэгэхээр 7 хоногийнхоо ингээд төлөвлөлөө 7 хоногийнхоо ингээд төгс 7 хоногоо төсөөлөхдөө энэ шүлгийг бас бодоод үзээрэй. За дараагийн дасгал нь болохоор дасгал 4 төлөвлөгөө. За энэ төлөвлөгөө нь болохоор одоо жишээлх юм бол яг 5 дахь өдөр яг 1 өдөр гаргаад 7 хоногоо төлөвлөж сурах. За өглөө жишээлх юм бол миний одоо бас нэг бичлэгэн дээр ингээд дээр холбоод өгч тэрэн дээр яг нэг өглөө босхийнхаа өмнө бас төлөвлөх хэрэгтэй гэдэг чинь. Ер нь бол ямар нэгэн юм хийхдээ заавалчгүй сайн төлөвлөх нь бас аягүй чухал байгаа. Төлөвлөгөөгүй юм хийхэд л бол ингээд зам тааралцсандаа одоо түрүүнд дурдсан шиг яаралтай юм а төрүүлж хийгээд
Тэгээ тэгж яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр дасгал дөрөвдөр нь төлөвлөгөө гэж дурдсан. Тэгээд маш энгийн төлөвлөгөө гаргах юм нь болохоор 5 дахь өдөр болгоно дараа 7 хоногийн зорилготой нийтүүлэн төлөвлөгөө боловсруулж байгаарэ. За тэгээ энэ төлөвлөгөө бас яг ямар төлөвлөгөөний дагуу яг яаж хийх нь бол маш олон аргууд байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд яг ботоод өнгөрөхөөсөө илүү бичиж тэмдэглээд за тэгээ эсвэл компьютер дээр ч юм уу эсвэл гараараа ч юм уу яг төлөвлөгөөг яг ингээд сууж агаад бас маш сайн төлөвлөөд үзээрэй. Энэ бол ингээд дасгал 4 гэсэн байна. За дасгал 5 нь болохоор миний буруу гэх нэртэй энэ бүр маш их таалагдсан дасгал. Хувийн зохион байгуулалтаа сайжруулах дасгалаа. Цагийн менежмент биш хувийн зохион байгуулалт гэж ярихаар болсноо эргэн санацгаая. За одоо та цагийн менежмент гэж яриад ингээд бичгэнд чинь сонсогдоод байх юм бол за цагийн менежмент биш шүү. Бид нар бол цагийг менеж хийж чадахгүй учраас би өөрөө хувийнхаа зохион байгуулалтыг менеж хийх дасгалууд ярьж байгаа шүү. За таны амьдрал тохиолдож буй бүхний буруутан нь та өөрөө гэдгийг дахин дурдъя. Амьдралд чинь тохиолж байгаа бүх юмний буруутан нь та өөрөө. За гавьяатан нь та өөрөө гэдэг нь бас аягүй гоё басна тий. Хариуцлагаа бүрэн ухамсарлах болсноо санаж байна уу? Энэ дасгал нь 2 хөвгчтэй. Өнгөрсөн 7 хоногт болсон бүхнийг эргэн санацгаая. Ерөнхийдөө бол ингээд ахаалын төлөвлөгөөний нэгтэй одоо нэг рефлекшн гэж ярьдаг чинь өнгөрсөн 7 хоногт болсон юу болсноо маш сайн ингээд эргэж хараад тэрэн дээр анализ хийх чадвар маш чухал гэж өмнө ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг миний буруу гэдэг дасгалыг хийхийн тулд бас одоо өмнөх 7 хоногт хийсэн юмнуудаа бас харах хэрэгтэй. За тэрэн дээрс одоо уулзалт тасгацсан ч юм уу, ажлынхаа одоо нөгөө хийх ёстой чухал юмаа хийж чадаагүй ч юм уу те. Тэр болгон таны буруу. Ямар нэгэн одоо юмнаас шалтгаалсан гэж бусдаас битгий буруу хайгаарай. Яг өөрөөсөө буруу хайгаад үзээрэй. За тэгээд дараагийнх нь болохоор та одоо хувийн зохион байгуулалт сайтай хүн болохыг хичээж байгаа болохоор өөрт тохиолдсон зүйлс бусдаас буруу хайх биш, бурууг өөрөөсөө хайж дараагийн удаа ийм гаралтай гарахгүй байх талаар бодох хэрэгтэй. Энэ бодох хэрэгтэй гэдгийг яаж олж авах вэ гэхээр өмнөх 7 хоногт болсон юм эргэж хараад тэрэн дараагийн 7 хоногийнхоо төлөвлөгөө хийж байхдаа төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болох юм бол аюу хүнтэй санагдсан. Төлөвлөгөөгөө дараагийн 7 хоногийнхоо төлөвлөгөө хийж эхлэхээс өмнө да өмнөх 7 хоногт юу боллоо? Өмнөх 7 хоногт юу төлөвлөж ирсэн тэргээ хийж чадсан юм уу? Хийж чадаагүй бол бодороо энэ чиний буруу шүү. Энэ таны буруу. Тэ өглөөс босч чадаагүй энэ таны буруу. Тэ яг юу тохиолдсон хийж чадаагүй болгоно миний буруу шүү гэж бас өөртөө дадал бодож энэ дасгалыг хийж үзээрэй. Тэгэхээр бусдыг буруутгаж байсан үйлдэл бүхний санаад тэр бүхэн та өөрөө ямар буруутай болохыг эргцүүлж бодоорой гэсэн. За тэгэхээр энэ бол дасгал 5 байх нэ. За дасгал 6 нь болохоор тодорхой байдал ба хүсэл эрмэлзэл гэдгсэн. Энэ бол бас маш гоё дасгал байсан. Та хийж байгаа зүйлийнхээ зорилгыг маш тодорхой мэдэж бас түүндээ хүсэл эрмэлзэлтэй бол таны үйлдэл бүр бүтээлж байх болно. За тэгэхээр яг айгүй тодорхой юм байх юм бол хин хүнээс ч гэсэн юм асуугаад юм тодорхой заавар, тодорхой дасгал бүх юм хийх юм тодорхой байх юм бол тэрийг үр дүнд хүрэх нь угаасаа магадлал нь аюу өндөр болоод явчихдаг шүү дээ. Тэгэхээр дээрэс нь хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй гэдэг ч байхгүй. Зорилго тодорхой байх тусам үйлдэл бүтээлж байх болно гэдэг ч байгаа. Хэрвээ ямар нэг юм нь тодорхойгүй байх юм бол одоо тэрэндээ хүсэх одоо хүрэх эрмэлзэл нь ч гэсэн бага байна. Тэрэнд одоо ингээд нэг юм яг тийм боддоор мэдрэх боддоор ингээд юм эргцүүлэх бодох хүсэл ингээд тэр нь ч гэсэн аюу бага болж байгаа байхгүй. За энэ дээр эрмэлзэл ингэж байхаар одоо энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр өдөр бүр бодож эргцүүлэх цаг өөртөө гарга. За энэ нь болохоор ингээд нэг бас түрүүнийхээ нөгөө дадалтай түрүүний одоо нөгөө дасгалтай бас хоорондоо уйлдчихж байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол ингээд яаралтай юм гэж өдөр тутмынхаа жижиг сажиг юмнууд ингээд хийгээл байдаг. За тэрний чин дунд ингээд яг хийж байгаа юмынхаа ингээд тодорхой байлгах цаг гаргахгүй байх юм бол одоо яг ингээд яаралтай юм л хийгээ яваад байна. Тэ? Яг тийм одоо зоригтой том зорилгынхаа юмтай холбогдож хийж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр юу ч бодлогоогоор зорилгооч мэдлгүйгээр замд таарсан ажил бүрэл хийгээд байвал танд амьдрахч зав болдохгүй. Энэ бүр маш гоё амар хэлсэн багхгүй тий. Юу ч бодлогоогоор зорилгооч мэдлгүйгээр замд таарсан ажил бүрэл хийгээд байвал танд амьдрахч зав болдохгүй. Тэгэд энийг ингээд яг уншаад ингээд хараад үзсэн чинь нэрэл ингээд яг амьдрал таарсан юм болгоноор ингээд хийгээл яваад байдаг. Тэгээ нэг мэдсэн чинь ингээд өдөр хоног өнгөрөөл жилүүд өнгөрөөл ингээл айгүйх ажил хийгээл байна гэл тэгсэн. Тэгэл яг хүүхдийнхаа ингээд гоё төрөмж байгаа цаг хугацаанд нь хамт байж чадахгүй ч гэдэг юм уу те. За ингээл айгүйх ажил хийгээд байна л гэл тэгсэн. Яг тэр хийгээд байгаа ажил нь урт хугацаанд яг ингээд тийм зорилготой нь гэр бүлтэй цаг хугацаа зарцуулах тийм гол том зорилготой нь уйлдахгүй байх юм бол та бас те бодоод үзээрэй. За яг үнийг хийхийг хүсэж байгаа юу? Яг энэ хийж байгаа юм чинь яг чиний зорилготой чинь нийцж байгаа юм уу? Эсвэл энэ хийж байгаа юм хин нэгний албатан хүчээр хийгээд байгаа юм уу? Одоо жишээлх юм бол те энэ миний хүсэл мөрөөдөл мөн үү? Хүсэл тэмүүлэл чи одоо яг ингээд нэг тийм
зорилгоо бодоод ч юм уу тэг хүсэл мөрөөдөл ингээд бодохоор нөгөө нэг sparks joy гэдгийг үгээд гэжтэй бүр ингээд тогтлол баярлал нүүрэнд ингээд нэмсэглэл тодорхойл тэг үнэхээр гоё шүү нэг тийм хийжүүл гоё доо тэг ингээд байж ингээл тийм хийцний дараа надад одоо төрөх мэдрэмж гэдэг юм уу тэг тэр зүйлийг бас ингээд аягүй сайн бодоод үзээрэй. Тэгээд ингээд дасгал 6 нь болохоор тодорхой байдал ба хүсэл эрмэлзэл. Тэгэхээр одоо manifestation хийнэ гэдэг чинь энэ бас тэрнтэй аягүй гоё холбогдож өгөх юм шиг санагдсан. Энэ дээр бол тий яг тодорхой тэгээд юм хүсэл эрмэлзэлтэй энэ миний хүсэл мөрөөдөл мүү юм уу үгүй юм уу гэд тэгээд тэрийгээ бас бодоод байгаа. За сүүлийн дасгал 7 нь болохоор туйлшрал. Туйлшралыг багасгах дасгал. За энэ болохоор энэ дасгалыг хийхэд бол зүгээр л эргцүүлж бодох шаардлагатай гэдгсэн. Энэ бас аягүй чухал дасгалуудынхаа нэг санагдсан надад бол за хүмүүс зорилго тавиад ирэхээр туйлшрах хандлага их байдаг. За ингээл би нэг зорилготой хүн би нэг ингээл хийх хүн гэхтэн бүр ингээл бүх юмаа хаяал туйлшраалч юм уу тийм байдаг. Тэгэхээр тэглгүүгээр амьдралын салбар бүртээ зохих анхаарал хандуулж байгаа бол энэ дасгалыг одоо алгасаж болно гэж энэ төвтөр дээр бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг одоо би ийм хүн би ингэж хийнэ гэдэг ингээд бүх юмдаа туйлшраад бусад амьдралынхаа бүх зүйлийг ингээд хаяад явуулвал бас нэг туйлшрал шүү. Тэгэхээр 7 дахь дасгал нь бол бодоод үзээрэй. Та яг үнэхээр туйлшраад яваад байна уу? Эсвэл яг зохих амьдралынхаа зохих одоо газруудад яг тийм цаг хугацааг зүгээр зарцуулж явж байна уу? Илүү төлөвлөлт сайтай, өөрийнхөө хувийн менежментийг сайн болгоё. Одоо хувийн менежмент сайтай болъё, төлөвлөж үзье те. Яг ингээ амьдралынхаа гол зорилготой холбож үзье гэсэн гэж бодох юм бол яг энэ 7 энэ дэр бичсэн байгаа дасгалуудыг хийгээд үзээрэй гэж бас хэлмээр байна. Айгүй өөрөөгөөжтэй гоё дэвтэр байсан. Яг өөртөө бас туршиж үзэж байгаа хэрэгтэй санагдсан. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.